2024 оны ордуудын 6 хүргэе. Хоньны орд 2024 он хоньныханд хувийн хөгжилтэй төвлөрөх төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарах боломжийг авч ирнэ. Шинэ эхлэл болон өөрийгөө илэрхийлэхэд таатай цаг үе. Эрүүл мэнд гоо сайхандаа анхаараарай. 2024 он танд амьдралыг шинээр харах боломжийг нээн гэдэгт итгэж болно. Өөртөө анхаарал халамж тавьж бүх шинэ зүйлийг талархан хүлээж ав. Жинхэнэ хайртайгаа учирч гэр бүлийн статусаа өөрчилж магадгүй. Үхрийн орд. Үхрийнхний хувьд 2024 он доктортой байдал, карьерийн өсөлтийг авчирна. Мэргэжлийн дадал зуршлаа хөгжүүлэх, орлогоо өсгөх шинэ боломжууд ирнэ. Олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байна. Маш товчоор илэрхийлбэл жаргалтай жил байх болно. Хувийн болон мэргэжлийн карьерт сайхан боломжууд нэгдэнэ. Ихрийн орд. Ихрүүд идэвхтэй, шин танилтай, хувь хүний хувьд хөгжих боломжоор дүүрэн жил хүлээж байна. Харилцаа холбооны арга барил илүү сайн хөгжүүлээрэй. Өөрчлөлтийн жил гэж хэлж болно. Өөрийн хүч болон асуудалд төвлөрч чадвал шийдвэр гаргах чадвараа мэдрэх болно. Хайр сэтгэлийн зам гэрэлтэж байна. Мэлхийн орд. 2024 он та бүхний хувьд шинэ алхам хийх мөрөөдлөө биелүүлэх, ялангуяа санхүүгийн талбарт амжилт олох жил байх болно. Амьдралын зам үргэлж толгор байдаг хүч бэрхшээл бүрийг давах дотоод хүч төслөртэй байдал танд байгааг санаарай. Энэ магадгүй доктортой харилцаа бий болгох, гэр бүлийн сайн сайхан байдлыг дэвшлүүлэхэд цаг үе байж болох юм. Өөртөө итгээрэй, таны бүх зүйл бүтнэ. Арслангийн орд. Таны хувь хүний харагддгүй талуудыг нээх гинтийн том бэлэг хүлээж байна. Өөрийгөө илэрхийлэх, бүтээлч, авьяасаа хөгжүүлэх боломжууд гарч ирнэ. 2024 онд арслангууд сонирхож буй салбартаа амжилт гаргаж хүлээн зөвшөөрөгдөнө. Шинэ зүйлүүдэд өөрийгөө илүү нээлттэйгээр мэдэрч тав тухтай бүсээсээ хүслээр гарна. Энэ таны хувьд хувийн өсөлт, ерөнхий байдалд гайхалтай нөлөө үзүүлнэ. Охины орд. Төрөлхийн эзэмхий төвчээртэй хувь хүмүүс болох охиныханд өөрчлөлт дандаа сайхан байдаггүй. Гэхдээ энэ жил танд баггүй шинэ зүйлийг авчрах болно. Үүнд бэлтгээрэй. Охиныханд хувийн өсөлт төгс төвлөр байдалтай төвлөрөх үе ирнэ. Өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө сайн сайхан байлгахад хүч гаргаарай. Жинлүүрийн орд. 2024 онд жинлүүрийн харилцаа болон хамтын ажиллагааны салбарт доктортой явах болно. Жаргалтай эерэг өөрчлөлтөд бэлтгээрэй. Амьдралаас танд өгөх бүх зүйлээс таашаал авахыг өөртөө зөвшөөр. Эргэлзээ, итгэлгүй байдал, биелээгүй мөрөөдлүүдэд хаях цаг болжээ. Хилэнцэн орд. Хилэнцэнхнийг энэ онд хувиралт шинэ эхлэл хүлээж байна. Амбицаа биелүүлж, зорилгоо ухаарах цаг үе. Бүх айдас төгшүүрээсээ чөлөөлөгдөж амьдралаа хяналтандаа авах үе ирнэ. Ойрын саруудад хүлээж буй хэд хэдэн гинтийн бэлгэнд бэлэн байгаарай. Номын орд. 2024 он номынханд шинэ зүйлүүдийг нээж ертөнцийг үзэх үзлээ өргөн болоход туслах болно. Та их өөрчлөлтүүдийг аль хэдийнэ мэдэрч байгаа байх. Эргэлзээ айдсаа орхиж мөрөөдлөө биелүүлэх замаа эхлэхэд та бэлэн байна. Энэ жил та бүхэнд мэдрэмжид тань нөлөөлөхийг хинт ч бүү зөвшөөрөөрэй. Матрийн орд. Хувийн өсөлт мэргэжлийн хүрээнд амжилт гаргахад шинэ боломжууд гарч ирнэ. Матрийнханд 2024 он тавьсан зорилгуудаа хүрэх жил байх боломжтой. Хуучин итгэл үнэмшлүүдэд эргэн харж, итгэлгүй байдлаасаа салах, шинэ харилцаа холбоог нээж, дадал зуршлуудаа шинжлэхэд бүх боломжоо ашиглаарай. ертөнцийн танд бэлдсэн бэлгүүдийг та хараад гайхах болно. Хумхын орд. 2024 он хумхайхны хувьд нийгмийн шинэ харилцаа холбоогоо хөгжүүлэх жил байх болно. Хамтарсан ажил нөхөрлөлд өсөлт гарна. Хувь хүний онцлог болон харах үнцэгттэй нь өөрчлөлт гарна. Чадвараа бүрэн нээх, өмнө тавьсан бүх зорилгодоо хүрэхэд таатай цаг үе. Загасны орд. Загаснууд оюун санааны хөгжилтөө энэ жилийг зориул. Тэнцвэрээ олж дотоод тайван байдлаа хадгалахад таатай жил. Та тав дахьтай бүстэй байж, аюулгүй доктортой байдлыг чухалчилдаг ч гэсэн энэ жил эдгээр хвшлээсээ салаарай. Мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарна. Зүрх сэтгэлийн тал дээр хамгийн том гинтийн бэлэг таныг хүлээж байна. Зүг чанел.